Сайн байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ влогоор уулзж байгаадаа баяртай байна. Тэгэхээр та хэд маань гарчиг дээрээс баг харсан байгаа гэж бодож байна. Энэ оны 2025 оны 6 сард Барса бит хоёр Монголдо хурмаа ихээр шийдсэн байгаа. Тэгээд бит хоёрын хувьд гэх юм бол анх 17 настай даах танилцж исэн. Тэгээ одоо бит хоёр 33 настай. Тэгээ 16 жилийн дараа ямар ч байсан хурмаа ингээд хийхээр болоод төлөвлөд явж байна. За тэгээд хурмаа хийн гэж шийдсэний дараагаар мэдээж хурмын холбогдлолтой мэдээллүүд нэлээд хайсан. Тэгээд хурмын холбогдлолтой влогууд нэлээд хомос байсан учраас одоо бит хоёр өөрсдийнхөө бяцхан туршлага дээр үндэслээд ингээд хурмандаа бэлдэж байгаа процессуудаа ингээд та хэдтэй бас влог болгож хүргэе гэж шийдээд энэ влогоо эхлүүлж байна. За тэгээд хурмаа хийн гэж шийдсэний дараагаар бит хоёрын хийсэн эхний алхам бол хоорондоо ярилцаад хүнийхээ тоог гаргасан байгаа. Бит хоёрын хувьд болохоор ер нь нэлээд ойр дотны хамаатан садан тэгээ найз нөхдөө ураад ер нь аль болох байж болох жоохон цомхон урам хий гэж шийдээд ойролцоогоор хүнийхээ тоог бол 150 хүн гэж гаргасан байгаа. За тэгээд дараагийн алхам болохоор за би ямар ч байсан урдаа ингээд цаасаа тавьсан бас цаасаа харж агаад бицэн юм ингээд харж агаад нэлийн зэгцтэй мэдээлэхгүй бол энэ тэндээс яриад нэлийн зэгцгүй мэдээлэл болчих гээд. За дараагийн алхам юу байсан бэ гэхээр хүнийхээ тоо гаргацсан. Тэгээд хүнийхээ тоонд тохирсон газраа хайж эхэлсэн байгаа. Тэгээд ер нь бол гадаадад амьдарч байгаа учраас ер нь миний хувьд гэх юм бол бас 22 3 татаа Монголоос гараа авсан. Тэгээ ер нь гадаадад удаан амьдарсан учраас Монголд бас сайн газрууд мэдгүй. Тэгээ ер нь бол цэвэр Facebook-ээс хайж одоо газруудынхаа жагсаалтыг гаргасан. Тэгээд та хэдэд ямар ч байсан энд одоо ингээд энд хажууд ч юм уу нэг хэсэгтээ ингээд Facebook пэйжээр нь ороод ер нь орж үзсэн хорим их боломжтой газруудынхаа жагсаалтыг энд ингээд харуулчихъя гэж бодож байна лист хэлбэрээр. За тэгээд иймэрхүү газруудыг судалж үзсэн байгаа. Эхний ээлжинд бол зөвхөн Facebook пэйж хуудас руу н орж үзсэн. За дараагаар нь болохоор ерөөхдөө тэр газруудаасаа ингээд сонгоод ойролцоогоор нэг 8-9 газар сонгож үлдсэн. За тэгээд энэ үлдсэн 8-9 газруудаа ер нь яагаад одоо эцгийн газраа сонгосон, яагаад зарим газруудыг сонгоогүй гэдэг ч юм уу те зөвхөн өөрсдийнхөө туршлага дээр одоо үндэслээд та хэдэд бас ингээд гой заалныхын зургийг харуулад жоохон товчхон мэдээлэл хүргэе гэж бодож байна. За тэгээд Монголдо хурмаа ихээр төлөвлөж эхлээд Монголдо бас агаарчлаханд хурмаа хийвэл гоё юм болов уу гэж бодоод хэд хэдэн газрыг судлаад одоо Facebook пэйж руу орж үзсэн байгаа. За тэгээд нэгдүгээрт нь болохоор Glory Resort Mongolia их Монгол өргөө Glory Ballroom гэд хоёр танхимтай байна. За та хэд 6-аас харж байгаа бол их Монгол өргөө нь Монгол гэрийн загвартай. Тэгээд сууга 200-аас 600 хүн хүлээн авах хүчин чадалтай юм байна. Glory Ballroom болохоор одоо зүгээр рестораны загвартай 150-аас 300 хүн хүлээн авах чадaltaй юм байна. За тэгээд менюг нь болохоор би Facebook пэйжээс нь асуусан санагдаж байна. 4 сард асуухад бол меню нь 138,000 төгрөг, 178,000 төгрөг, 247,000 төгрөг гэж ийсэн. Тэгээд ер нь бол дажгүй боломжийн санагдсан. Гэхдээ ингээд Facebook пэйж руу н ороод ингээд харж байхад яг ингээд надад бол яг тийм их таалагдаагүй. Тэгээ ямар ч байсан Glory Resort Mongolia-г бол сонгоогүй. Гэхдээ ер нь би ч ингээд зөвхөн нөгөө нэг Facebook pages ч юм ингээд хараад шийдвэр гаргаж байгаа. Хэрвээ бас гэсэн ингээд очиод үзээд заалнуудыг үтсэн байсан бол бас гоё байх байсан ч байж магадгүй. За хоёрдугаарт нь болохоор Нумд гүрэн Resort. За их дунд баг гэсэн өргөөтэй юм байна. Энэ бас Монгол гэрийн загвартай. Тэгээд их өргөө нь болохоор 250-аас 280 хүн хүлээн авах чадaltaй. Дунд өргөө нь 100-аас 180, бага өргөө нь 20-аас 50 хүн гэсэн байна. Тэгээ ер нь миний сонирхол болохоор яг тийм нөгөө гэр загвартайд бас яг хиймээр санагдаагүй учраас тэгээд нэлээд бодож байгаад энэ хоёр газрыг сонгоогүй. За 3 дугаарт нь болохоор Sky Resort байна. За Sky Resort болохоор би найзаагаа залгуулж асуусан. Тэгээд хамгийн багадаа 200 хүний одоо захиалга аавн 200 хүн гэсэн байсан. Тэгээд яг 200 хүний багтаамжтай бишээ 200-аас олон хүний багтаамжтай. Гэхдээ нөгөө хамгийн багадаа 200 хүний захиалга аавн
гэсэн. Тэгээд менюг нь сонссон чинь бас меню нэлээд үнэтэй байсан. Гэхдээ би яг одоо сайн санахгүй байна. Хэрэг сануул би энд ингээд бичгээр гаргачнаа. Тэгээд меню нэлээд үнэтэй байсан учраас ер нь гол нь меню үнэтэй байсан учраас одоо миний баж гэх юм уу миний төсөвт жоохон тохироогүй учраас сонгоогүй. Тэгээ миний хувьд бол гэхдээ Sky Resort-д одоо манай найз хурмаа хийжсэн. Тэгээ ер нь бол нэлээд том тэгээд гоё уулын террас дээр нөгөө одоо ийм задгаа хурмын ёслол үлдэж болдог. За тэгээд ресторанда гоё хурмаа хийчин. За ресторанаа дуусаад хажуудаа ингээд after party гэдэг нэг юм хэсэгтэй айгу бас дэжгүй гоё боломж юм байсан. За дөрөвдүгээрт нь болохоор за ямар ч хэсэн агаар сэлхэнд хий гэж бодсон чинь ингээд агаар сэлхэнд бас бид хоёр нөгөө гадаадад амьдардаг учраас Монгол руугаа ингээд ганцхан сарын хугацаатай явж байгаа учраас нэлээд цаг давчуу. Тэгээ ер нь ирсэн зочид маань ч гэсэн ингээд жоохон одоо хол явснаас бас одоо хандлага дуучид маань бас ингээд жоохон хол явахад бас жоохон төвөгтэй юм болов. Тэгээ бид хоёр бас ингээд цаг давчуу явж байгаа болохоор очиод ингээд газартаагаа уулзаад наашаа цаашаа явахад бас жоохон хэцүү байх юм болов гэж бодоод за ямар ч байсан хотынхон төвд хот дотроо хий гэж шийдсэн байгаа. За тэгээд дараагийн газар болохоор MPM Event Hall. За MPM Event Hall болохоор босоо 250-аас 1000 хүний хүчин чадалтай юм байна. Тэгээд хамгийн багадаа бол ер нь 200 хүний захиалга авдаг. Хэрвээ хамгийн багадаа 180 хүн яг бат гэх юм бол захиалга авъя гэсэн. Тэгээ манай хурим бол ойролцоогоор 150 хүнтэй байсан учраас за MPM Event Hall-ыг бол ингээд сонгоогүй. Тэгээд ер нь ингээд хүний тоон ингээд шууд зөрсөн учраас менюг нь асуугаагүй ингээд үлдээсэн байгаа. За дараагийнх нь газар угаасаа 250-аас 1000 хүний багтаамжтай гэхээр бүр нэлээд том байгаа байхгүй юу. Тэгээд 150 хүнд чинь нэлээд том зааланд ингээд угаасаа айгу утгагүй байх гэж бодоод нэлээд том заал. За дараагийнх нь болохоор Зайсан Хил Event Hall. За босоо 200-аас 500 хүний хүчин чадалтай юм байна. Тэгээд хэрвээ одоо хүний чинь тоог бол 150 хүнээс буухгүй гэх юм бол захиалга авна гэсэн. Тэгээ меню нь болохоор одоо намайг нэг сард асуухад 215,000 төгрөг, 255,000 төгрөг, 275,000 төгрөг гэж исэн. Тэгээ та зурагнаас харах юм бол бас мэдээж заал нь бол одоо манай хуримд бол томтохоор тэгээд менюнаас жоохон үнэтэй санагдсан учраас энэ газрыг бас сонгоогүй. За дараагийн газар болохоор UG Palace байсан. За UG Palace-ыг бол би ингээд яг нэг чагсаалтандаа оруулчаад бас яг сайн судалж үзээгүй. Нэлээд сүүлд ямар ч байсан суугаа хүлээн авалт бол 300-аас 1500 хүн юм байна. За 4 сард намайг меню нь асуухад 180,000 төгрөг, 240,000 төгрөг, 290,000 төгрөг гэж хийсэн. Тэгээд UG Palace бол бас асуусан бол байж болох байсан юм гэж бодсон. Тэгээд ер нь ингээд судалж агаад ингээд дунд нь орхигдоод үлдсэн гэх юм уу. Тэгээд зураг дээрээс харуул бас айгу гоё авах гэж бодож байна. Тэгээд UG Palace-ыг бол ямар ч хэсэн сонгоогүй. За дараагаар нь бол яг 3 газар үлдсэн. Тэгээд энэ 3 газар дээр эргэлзээд алийг сонгохгүй гэдээ ингэж хагаад нэг газраа сонгосон байгаа. За эхлээд сонгоогүйгээс эхлэе гэж бодож байна. За жоох их ярьсан жоо хоолос өгч байна. За жуулчин ballroom гээд 300-аас суугаа одоо миний хэлж байгаа бүгдээрээ суугаа хүний багтаамжийг би хэлээ явж байгаа шүү. За босоо бол мэдээж арай олон байгаа. За жуулчин ballroom бол суугаа 300-аас 500 хүний багтаамжтай юм байна. Меню намайг нэг сард асуухад 189,000 төгрөг, 229,000 төгрөг, 269,000 төгрөг гэж исэн. Тэгээ меню нь бол ямар ч хэсэн нэмэгдэнэ гэж исэн. Нэмэгдсэн байх гэж бодож байна. За тэгээд жуулчин ballroom бол ер нь ингээд харагдах байдал ч юм уу те. За манай хүний тоонд үгүй ер нь айгуу дайггүй давгүй санагдсан. Тэгээд бас засварыгаа шинжлэгдсэн юм шиг байлаа саяхан. За тэгээд за таалагдаагүй ч юм уу да зүгээр сонгоогүй нэг шалтгаан гэх юм бол за чимэглэлээ бид нар өөрсдөө хийн. За тэгээд нөгөө ширээн дээр ингээ менюн дээр ингээ арх байгаа штэ. Тэгээд ингээ ширээн дээр нэг арх тавигдана. За 2 дахь архинаас ч юм уу ингээд 2 дахь арх нь үнгүй илүү дээ. 3 дахь архинаас нь эхлээд ингээд такстай гэм мэлээ архин дээрээ. Энийг бас сайн асуумаар юм билээ шүү газар сонгохдоо. За эхний менюнд арх бол ингээд ширээн дээрээ байна. 2 дахь архийг бид нар өөрсдөө оруулна.
За 3 дахь архинаас эхлээд ингээд такстай байдаг байлээ. Тэгээ жуулчин болрумын такс нэлээд өндөр байсан. Тэгээд чимэглээ бид нар өөрсдөө хийх юм байна. Дээр нь архин такстай юм байна гэд тэгээд ер нь сонгоогүй. За дараагийнх нь ямар газар байсан бэ гэхээр Чингис хаан хотел. За өргөө болрум, хаан болрум гэд хоёр заалтай мэлээ. Өргөө болрум нь болохоор жоох ингээд таазан бас гэр загвартай. Тэгээд 300-ны багтаамжтай байна. За хаан болрум нь болохоор 350 хүний багтаамжтай байсан. За тэгээд меню нь болохоор 158,000 төгрөг, 168,000 төгрөг, 178,000 төгрөг байсан. За тэгээд эдний давуу тал нь гэх юм бол за ширээн дээр ингээд нэг архи одоо менюнд багтаад орно. Дараагийн архийг бид нөр өөрсдөө оруулна. 3 дахь архин дээр такстай. Гэтэ таксных нь үнэ нь арай хямдхан байсан. За тэгээд би жуулчин болрум Чингис 2 дээр ингээд бодож байгаад за ямар ч гэсэн энэ хоёроос бол Чингисэн дээр юм байна гэд Чингистэйгээ одоо Чингисийг ингээд сүүлийнхаа одоо листэнд авч үлдсэн гэсэн үг. За тэгээд хамгийн сүүлийн сонголт нь болохоор King болрум байсан. За King болрум болохоор босоо 200-аас 300 хүний суудалтай мэлээ. Тэгээд меню нь болохоор саяхан би шинжилсэн менюг нь авсан. 139,000 төгрөг, 189,000 төгрөг, 239,000 төгрөг. Тэгээд 139,000 төгрөгийн меню нь болохоор нэг хоолтой. За 189,000 төгрөг нь болохоор мэдээж 2 хоолтой. Тэгээд нэгэнд бас хурмаа ижиж бас зочдоо өсгөөд явах уу гэж доод бит хоёр дундах меню 189,000 төгрөгийн бүр сонгоцсон юм шиг ярьчлаа. Сонгоогүйгээ хэлээг байсан байж. За ямар ч байсан 189,000 төгрөгийн менютэй байсан. За тэгээд эдний таалагдсан юм нь болохоор чимэглэлтэй. Цаанаасаа нөгөө нэг нэлээд том чимэглэлүүд нь чимэглэлтэй байсан. Тэгээд архин бас адилхан такстай. Одоо эхний ширээн дээр архин одоо менюнд орсон. Хоёр дахь нь бид нар өөрсдөө оруулна. Гурав дахь нь такстай. Такс нь бас жоохон өндөр Чингис хааныг бодвол тэгээ би энэ хоёр газар дээр нэлээд эргэлзэж байгаад яах вэ гэж бодож байгаад Чингисийг болохоор одоо архиныхын такс нь арай хямдхан тэгсэн мөртлөө чимэглэлгүй. King болрумынх болохоор архиныхын такс нь өндөр гэхдээ чимэглэлтэй. Тэгэхээр би Чингисийг хэрвээ сонгох юм бол ингээд чимэглэл бас нэлээд өндөр мөнгө зарцуулах гад баг одоо адилхан болчих гээд байсан гэсэн үг юм уу? Тэгэхээр ингээд одоо King болромжин бол сая сүүлд шинээр одоо ашиглалтанд орсон одоо шин тэгээд загвар дизайны үед ч гэсэн арай илүү санагдаад. Тэгээд нэрээ King болромыг би ингээд Facebook пэйжэн дээр уул нь анх ингээд хурмаа хийн гэж төлөвлөж эхлээл би King болромын зургийг хараад би энд угаасаа хурмаа гэж бодсон байхгүй юу? Энд хурмаа ингээд шууд баг бодсон. Тэгсэн чинь яг нөгөө нэг Facebook пэйж рүү нөрөө зургнуудыг үзсэн чинь ингээд жоохон одоо урт гэх юм уу? Ийм өргөн биш жоохон урт юм шиг санагдаад шууд ингээд листнээсээ хассан байж байгаа сүүлд би ингээд буцаад King болрумыг листэнд оруулсан гэх юм уу? Тэгээд сүүлд нь яг Чингис хаан зочид буудал дээр Чингис хаан хотел King болрум хоёр дээр нөгөө ээж хоёрыгаа найзаагаа очиж уулзуулаад заалыг хараад тэгээ ер нь бол King болрумыг хамгийн сүүлд шийдсэн байгаа. Тэгээд түрүүн хийсэнчлэн бит хоёр болохоор менюний хувьд болохоор 189,000 төгрөгийн менюг сонгосон. Тэгээд газартаа захиалгаа өгөхөөр эхлээд 5 сая төгрөгийн урьдчилгаагаа ямар ч байсан өгд юм байлээ. Тэгээд цаанаасаа чимэглэлтэй. Тэгээ ер нь ээж хоёр очиод ингээд камераар харуулхад бол King болрум надад бол айгу таалагдсан. Айгу дайггүй боломжийн гоё санагдсан. За тэгээд ингээд бит хоёр хурмаа их газраа ямар ч гэсэн ингээд King болрумаар сонгосон. Тэгээд хүн болгоны одоо хэрэгцээ сонирхол бүгд өөр байгаа. Тэгээд миний одоо жишээ нь бит хоёрын зөвхөн нөгөө нэг хэрэглээнд таарсан таалагдсан нь King болрум байсан. Тэгээд та хэдэд бас өөр байж болно. Та хэдэд одоо өөр таалагдаж болно. Тэгээд ямар ч гэсэн одоогийн байдлаар бол энэ газрыг сонгосон. Тэгээд хурмынхаа дараа бас одоо үйлчлэг нь ямар байсан, хоол нь ямар байсан тиймэрхүү бас санал хүсэлт одоо ревю маягийн влог бас оруулах байхаа гэж бодож байна. За тэгээд газраа олсон юм чинь дараагийн хийх зүйл юу байсан бэ гэхээр за одоо газраа олсон юм чинь мэдээж өдөр цагаа товлоно. Тэгэхээр өдөр цагаа товлохдоо гэрлэх ёслолын ордондоо захиалгаа цуг өгөх хэрэгтэй юм билэ. Ягаад гэвэл нөгөө нэг одоо ресторанда
өдрөө сонгочдөг. Тэгсэн чинь гэрлэх ёслолын ордонд нөгөө өдөр цаг нь байхгүй байж болно шүү дээ. Тэгэхээр энэ хоёрыг яг асууж агаад нэг өдөр ингээд захиалгыг хийх ёстой юм байлээ. За тэгээд би таадад бас манай ээж хоёр болохоор яг гэрлэх ёслолын ордон дээр нь очиод жоохон мэдээлэл аваад ингээд мөнгөний төлсөн. Тэгээд гэрлэх ёслолын ордон болохоор өөрөөсөө бас пэйж хуудастай. Тэгээд тэрнгээр угаасаа мэдээлэл өгд юм байлээ. Тэгээд таадад тэр талаар нас бяцхан мэдээллийг ингээд уншаад өгье гэж бодож байна. За гэрлэх ёслолын ордон болохоор ажлын өдөр ажлын цагаар 2 сая 35 мянган төгрөг байд юм лээ. Тэгтээ нэрээ ойролцоогоор нэг 30 минут л болт юм уу? За хүсрээл цаг юм шиг байгаа. Тийм л хугацаа болох юм лээ. Тэгтээ одоо хурмын ордонд хурмаа батлуулахаасаа гадна бас юм хөөрхөн жижиг юм багцсан байт юм шиг байлээ. Тэрийг би одоогоор сайн санахгүй байна. За тэгээд төлбөрийн мэдээллийн хувьд болохоор ажлын өдөр ажлын цагаар 2 сая 35 мянган төгрөг. За амралтын өдөр болон ажлын өдрийн морь цагт ажлын бус цагаар 2 сая 299 мянган төгрөг юм байна. Нийтээр амрах баярын өдөр дангаараа даш нямтай балжин нямтай өдөр 2 сая 717 мянган төгрөг юм байна. Намрын дунд сарын 17, намрын адаг сарын 3-ны балжин ням даш ням давхцсан өдөр 3 сая 465 мянган төгрөг юм байна. Тэгээ бас юу гэнэ үү? Явуулын хурмын үйлчилгээ, онлайн хурмын ёслолын үйлчилгээ 3 сая 500 мянган төгрөг. Үгүй онлайн хурмын үйлчилгээс явуулд юм шүү дээ. За ийм үн ханштай байсан байна. Бит хоёр болохоор хамгийн хямдхан нь ажлын өдөр ажлын цагаар 2 сая 35 мянган төгрөгийг сонгосон. Тэгээ бит хоёрын хуримчин болохоор угаасаа 3 дахь өдөр байгаа. Тэгээд ажлын өдөр. Тэгээд нөгөө морь цагт болохоор хамаагүй үнэтэй гэдэм билээ. Тэгээд морь цагийг өнгөрөөгөө сонгоогүй. Тэгээ бит хоёр болохоор гэрлэх ёслолын ордондоо 2 цагт цаг захиалаад тэгээ за ингээд урттаа нэг 3 цаг хүртэл байх юм байна. Тэгээ тэндээсээ гараад нэг талбар дээр зураг авахуулаад ч юм уу те. Тэгээд King Ballroom дээрээ 5 цагт хүнээ хүлээж авч эхлээд 6 цагт эхлээд тэгээд 11 цагт дуусах юм билээ. Тэгээд 5 цаг юм билээ King Ballroom-ийнх болохоор. За нэг иймэрхүү байна. Тэгээд сая хэлсэнчлэн гэрлэх ёслолын ордонд бит хоёр бол одоо хамгийн хямдганыг захиалсан. Тэгээд ресторандаа бас бит хоёр захиалгаа өгөх гэсэн ч одоо жишээ нь хагас бүтэн сэнд одоо жишээ нь 6 сарын 20 хэдэн жилүүдээ яг тийм дашнам балжин нямтай өдрөөс юм аа. Тэгээд тэр өдөр нь болохоор аль хэдийн угаасаа дүүрсэн. Тэгээд бит хоёрын хувьд болохоор за шүтлэггүй гэх юм чаашин. Гэтэ бас ингээд аль болох өөрсдийнхөө эдийн засагт хэмнэлттэй тийм одоо балжин нам дашнамтай өдөр ч юм уу те тийм нөгөө өдөр сонгохгүй хичээсэн. Тэгээд зүгээр энгийн өдрийг энгийн цагийг ингээд сонгосон байгаа. За та хэдэд маань бас энэ одоо миний хүргэсэн мэдээлэл бяцхан часан хэрэг болсон байх гэж найдаж байна. Тэгээд энэ бол бит хоёрын хурмын бэлтгэлийн эхний влог. Тэгээд цаашдаа ингээд мэдээж хурмынхаа өөр бэлтгэлүүдийг хийгээд явна. Тэгээд тэр мэдээллүүдээ бас та хэдтэй ингээд влог болгоод хүргээд явна гэж бодож байна. Тэгээд өнөөдрийнхөө влогтоо хамт байсан та нартай баярлалаа. Дараагийн влогууд хүртэл түр баяртай.